За тэгвэл өнөөдөр Өргөдлийн байнгын хорогоор 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр эрүүл мэндийн сайд Чимбэрэн Улсын их хурлын гишүүн Гаммаг үг хэлээр доромжилсан байна. Эмэгтэй хүний хувьд гэж би бодож шууд дээрлэгсэн. Хохин шүү. Аятайхан байгаарай чи зүгээр гэж надад олон занал хэлсэн үгнүүдийг хэллээ. Би одоо ч гэсэн би анх удаа би Монголд ирээд их орондоо гэж хэлэх юм ийм сэтгэл зүйн баримтанд орж үзэж байна. Тэндээс Лувсан Жамц гишүүн хурж иж та яагаад ингэж зарчмын шаардлага тавьж байгаа хахад ийм яриад байгаа юм бэ? Зүгээр байгаа чи эмэгтэй хүнтэй яагаад ингэж харьцаж байгаа гэж босч ирж эр хүний хувьд ингэж хэлж арайгүй бол юугаар төгс байсан мэдэхгүй. За Өргөдлийн байнгын хорооны хурлын үеэр Улсын их хурлын гишүүн Гаммагийн дэргэд мөнх баясгалан гишүүн сууж байсан гэсэн. За харин мөнх баясгалан гишүүн энэ үеэр чихвчтэй сууж байсан тул юу ч сонсоогүй гэж тайлбарлаж байна. За харин Өргөдлийн байнгын хорооны бусад гишүүд хэлсэн үгийг нь сайн сонсоогүйч ийм асуудал болсон нь үнэн гэдгийг тайлбарлаж байна. Өөртөө нь хувьд нь очиж хажууд нь очиж хэлж байгаа юм бид нэр сонсоогүй би яг. Зүгээр харахад бол энэ жоохон ширүүн харьцах шиг болсон. За тэн дээр бол Лувсан Жамц гишүүн очиод ингэж нэгдүгээр тул эмэгтэй хүн. За хоёрдугаар тул энэ зүй ёсны асуудлаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын орж ирж байгаа төсөв дээрээ эмч ажилчдын цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх маш тодорхой саналууд оруулж ирээ. Эмчийн цалингийн хэд болгох юм те. Тэгээ ийм зарчмын санал тавьж байгаа дээр бол тэн дээр бол нэг хэвдүүцээ дуурлаад байх юм бол байхгүй шүү дээ. Улсын их хурлын гишүүн Гаммагийн хувьд эрүүл мэндийн сайдын ил үйлдэлийг Улсын их хурлын гишүүний болон хувь хүний эрхэд халдсан үйлдэл гэж үзэн хуулийн дагуу гомдлоо гаргана гэдэг мэдэгдэж байна. За түүнчлэн эрүүл мэндийн сайд эмч ажилчдын цалин үсэг нэмэх талаар тодорхой бодлого гаргаж ирж танилцуулахгүй байгаа асуудлыг нь шүүмжилсний төлөө ингэтлээ уурлах шалтгаан болж байгаа нь хардлагт хүрүүлж байгаа тул эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төслийг илүү сайн нэгтэлж харж шалгаж ажиллах ёстойг ойлгууллаа хэмээн ярьсан юм а.